811. Энэ удаагийн хөтөлбөрийг төлөөлөл, мөнгө, эмэгтэй нэр дэвшигч сэдвээр бэлтгэлээ. Ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо, тэр дундаа нийгмийн олон талт бүлгүүдийн идэвхтэй оролцоог хангах нь чухал байдаг. Тиймээс иргэд сонгуулиар дамжуулж төрийн эрх барих эрхээ эдэлдэг. Тэгвэл яагаад Монгол улсын хүн амын 51%-ийг бүрдүүлж мөн сонгуульд илүү идэвхтэй оролцдог эмэгтэйчүүдийн төлөөлөл улсын их хурлд бага байна вэ? Олон улсын парламентын холбооноос гаргадаг парламентэд дах эмэгтэйчүүдийн жагсаалтаас үзэхэд Монгол улс 183 орноос 133 дугаард эренбэлэгдэж байна. Монголын парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд бүрдүүлж байгаа бол дэлхийн дундаж 26%-аас давсан байгаа юм. За нэр дэвшижсэн эмэгтэйчүүд маань улс төрийн намуудаас дэвшижсэн байх. Би daаш одоо начиг дэвшижсэн байх. Тэгээ ер нь бүгдээрээ цэгцлэл нэг л үгээр ойлгомжтой хэлсэн байна л да. Үнэхээр мөнгөний уралдаан болдог юм байна гэдгийг одоо би daаш нэр дэвшээд тэгээд их мөнгө, их эрх мэдэл засаглалын тэр тулаанд бол орохдоо 10 хэдхэн хоногийн дотор бол үр дээрээ мэдэрсэн. Дүрм байхгүй, намуудын дүрм байхгүй гэдэг бол одоо улс төрийг бүрдүүлж идэг. Намууд маань өөрсдөө дүрмээр тоглохгүй байгаа учраас улс төр өөрөө дүрмгүй болсон. Дүрмийн гол бооц нь бол мөнгө болсон. Тэгээд хэн илүү их эрх мэдэлтэй, хэн илүү их мөнгөтэй нь бол одоо дараачихын засаглалыг, төрийн эрхийг авна гэдэг нь бол тодорхой болчихсон. Хууль эрхцэн орчин л ерөөс хамгийн чухал шүү дээ. Тухайн хувь хүн өөрөө зоригтой байлаа, өөрсдөө итгэлтэй байлаа. Дэвшиг хэд мэдээж санхүүгийн болон бусад гэр бүлийн дэмжлэг гээд саад бэрхшээлүүд бол байдаг. Тэглээгээ түүнийг даваад гараад ирсэн яг шийдвэр гаргах төвшөнд оролцъё гэсэн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гол тулгардаг нэг том саад бэрхшээл бол ерөөс хууль эрхцэн орчин. Өөрөлдөх юм бол сонгуулийн кампанид ажлын үеэр хамгийн их тулгамдаг асуудал квотын асуудал нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт нь болохоор тэр санхүүгийн дэмжлэг талдаа өөрөлдөх юм бол мэдээж төсвөөс санхүүгийн дэмжлэгийн талаар ярьж байгаа ч гэсэн нөгөө талдаа сонгуулийн зарлыг бууруулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор сонгуулийн сурчлагын үеэр ерөөсөө мөнгөний уралдаан болоод зөвхөн одоо сонгуулийн зардал мэдээж гарна шүү дээ. Одоо өөрийнхөө талаарх мэдээллийг сэтгүү сонин боршуураар ч айл нэг хэлбэрээр хүмүүст хүргэн, ухуулагчдыг хүсэлж одоо хүмүүсийн гэр хаалгыг тогшиж хүргүүлэн түгээн. Тэгэл бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрсдийнхөө мэдээллийг цэцэг гэтэл бас зардал мөнгө гэл маш их зардалтай. Тэр утгаараа энэ сонгуулийн зардлыг л бууруулахад хууль эрхцэн орчин бас маш сайн ажиллах хэрэгтэй. Сонгуул өөрөө шудраг бөгөөд твш зарчмаар явах энэ боломжийг л маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Ийм санхүүгийн асар боломжийг шаарддаг гэдгийг нэгдүгээрт ойлгоогүй улс төрд орсон. Хоёрдугаарт манай Монгол хүмүүсийн маань хувьд ардчилсан нийгэм гэдэг маань 30 гаруй жилийн түүхтэд энэ хооронд бол иргэд сайн дураараа өөрийнхөө нэр дэвшигчдээр туслах дэмжих нь хандлага багаар өсөж очиж хангалттай биш. Мөн одоо иргэд маань зарим тохиолдолд бол хандив өгч бас заншаагүй. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл хулан мөнх соёл нарын ярихыг сая сонслоо. Эмэгтэйчүүд өөртөө байгаа бүхнээрээ дэнчин тавьж орох, орсон бол ялалт байгуулахын тулд их хэмжээний мөнгө хаях гэсэн хатуу үнэнтэй нүүр тулдаг тухай онцолж байлаа. Тодорхойлбол 2020 оны сонгуулиар ялалт байгуулж улсын их хурл сонгогдсон 13 эмэгтэй гишүүн 137 саяас 651 сая төгрөгийн зардал гаргажээ. Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэнхимийн ахлах багш доктор Эрдэнэ Далай. Яг бодит байдал дээр сонгуулийн сурчлагыг илүү боловсронгуй болгох, технологийн дэвшлиг ашиглах, захин мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах, аппликейшн гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар зохион байгуулаад тэр сонгуулийн сурчлаганд зарцуулж байгаа их мөнгийг зарлыг багасгах юм бол нэр дэвшигчид шууд одоо тэр бодлогоор өрсөлдөх боломж нь бол нээлттэй болж эхэлнэ. Энэ чиглэлд явах юм бол цаашлаад нөгөө квотыг хангах буюу тэр тооноос илүү гарах боломжтой. Заавал наамд орж иж квотоор дэвшгүй эмэгтэй нэр дэвшигчид бидаа нэр дэвшигч боломж нь бас гарч ирнэ л дээ. За миний хувьд бол 2020 оны хуралд эмэгтэй нэр дэвшигчдийн ялангуяа парламент сонгогдсон нэр дэвшигчдийн зардлын тайлан харьцуулж үзсэн. Ингээд бол зардлын тайлан бол их өндөр хувьтай гарч ирж байгаа. За тэгээд эндээс нь бүр харах юм бол зарим нэр дэвшигчдийн хувьд бол их өндөр мөнгө тухайн тойрогт зарцуулсан. Тэгвэл тэр мөнгөө ямар үйлсвэрээс ямар хөрөнгөөс гарч зарцуулсан бэ гэдгийг нэг сонирхолтой харагдаж байгаа юм л да. Уг нь бол тэр сонгуулийн кампанит ажлын сурчлагын мөнгийг иргэдийн хандваас өөр хуулийн этгээдийн буюу компани аж ахуйн нэгжүүдийн хандваас бус нэр дэвшигчид өөрөө гаргах бус ийм байдлаар зохион байгуулаад явах юм бол энэ өөрөө нөгөө ардчлал төлөөллийг хангах иргэдийн оролцоог дэмжих чиглэлд бол явдаг байгаа. Гэтэл манайд эсрэгээр шууд тухайн зарцуулсан зардлын 380 сая төгрөгийг нийт сонгуулийн кампанит ажил зарцуулсан бол тэр хөрөнгөө өөрийн хөрөнгөөсөө гаргасан эмэгтэй нэр дэвшигчид
хүртэл сонгогдсон одоо ажиллаж байна л да. Эмэгтэйчүүд тус турт ороход мөнгөний босох шалгуур бол их өндөр байгаа юм байна. Түүнийг нь биелүүлэхийн тулд нэг бол одоо тэр иргэдийн хандив дээр тулгуурлаж гарч ирэх нь нөгөө талаасаа их мөнгөтэй хүн нэр дэвшил боломж байгааг харуулах гэдэг юм. За төрийн санхүүжилтийг олохдоо хүртэл эмэгтэй нэр дэвшигчдийг илүү дэвшүүлж байгаа, илүү сонгогдсон энэ тохиолдолд төрийн санхүүжилтийг илүү хувь олгодог ч гэдэг юм. Ийм олон улсын зохицуултад бас байна л да. Сонгуулийн зардлыг бууруулснаар нэр дэвшигчид мөнгөөр биш бодлогоор өрсөлдөх боломжтой болно. Энэ нь улсыг хурлдах эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг төлөвшүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм. Гэвч өнөөдөр нэр дэвшигчид өөрийн хөрөнгө болон аж ахуй нэгжийн хандваар сонгуулийн зардлаа хийж байна. Зарчмын хувьд иргэдийн өгсөн мөнгөн хандваар өрсөлдөх ёстой. Ийм зохицуулалтаа сул учраас эмэгтэй нэр дэвшигчид хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс болж сонгогдож гарч ирж чадахгүй байна. Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байх нь улс орны тогтвортой хөгжилд чухал байдгийг олон судалгаа харуулдаг. Тиймээс ч нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан тогтвортой хөгжлийн зорилгын 5-д гендерийн эрхтгш байдлыг хангах тухай, тэр дотроо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай заасан. Энэхүү зорилгод хүрэх боломж хэр байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Эмэгтэйчүүд нэр дэвших эрхээ олж авахд санхүүгийн өндөр бос хувь хэмжээ, шалгуур нь том хаалт даваа болж байна. Намаасаа өрсөлдөх эрхээ авсан эмэгтэй нэр дэвшигч их хэмжээний мөнгө зарцуулсан цагт сонгогдох магадлал өснө. Намдаа мөнгө хандвалсан бол нэр дэвших эрх үүсэж цаашлаад хэдий их мөнгө хандвална төдий чинээ сонгогдох магадлал өснө гэх ойлголт өнөөдөр нууцлаад байх яриа биш болтлоо ил тод болжээ. Энэний балгаар бодлого гэх зүйл хаягдаж, эмэгтэй нэр дэвшигчдийн тоо өсөхгүй байх гол шалтгаан болсон гэдгийг судлаачид хатуу шүүмжилсээр байна. Гагцгүй энэ өөрчлөлт нам дотроос эхэлж, энэ орон зайд төлөвшөж, үр дүн гаргах учиртай гэж Улсын хурлын гишүүн Цогтбаатар онцоллоо. Улс төрийн орон зайн том өөрчлөлтүүд бол намаас л гарна шүү дээ. Тэгэхээр намууд сэтгэхүй сэтгэлгээ шийдвэр гаргагчдынхаа төвшөнд яаж гендерийн асуудал дээр уярч өөрчлөгдөж байна гэдэг бол улс төрийн орчинд гарч байгаа өөрчлөлтийн чинь хамгийн том тусгал тэндээс л эхэлж байгаа. Тэгэхээр намууд дээр энийг ингээд анхаарч ажиллаад ийм ажлууд хийхдэггүйгээр өөрчлөлт гарахгүй. Зүр дор дороо яриад суугаад байвал өөрчлөлт гарах. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд эмэгтэйч сайд нарын оролцоогоо нэмье. Энэ дээр эрэгтэйчүүд нь хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй байна. Ингэж энэ өөрчлөлт явна шүү дээ. Энийг тэр намууд нь хийж эхлэхгүй бол жишээлбэл улс төрийн тэмцэл донд нэгэнт ялангуяа сонгуулийн үеэр гэлтэхэд чинь юу болж хувирдаг вөхлөөр улс төрийн л яг юу эрэгтэй эмэгтэйгүү тэмцэл явж шүү. Тэгэхэд тэн дундаач эрэгтэй хүн гендерийнхээ асуудлыг мартдаггүй байх хэрэгтэй. Түүнээс тэмцэлтэй уулаараад тэр хамаагүй болоо явчихна гэж байх. Тэгэхээр тийм шийдвэрлэх үедээ мартдаггүй байх сургамж, ойлголт хизээ төлөвшдөг вөхлөөр тийм тэмцэлгүй үед нь л энийг ингэж сайн ярьж төлөвшүүлнэ. Тэгэхээр тэр гендерийн асуудал дээр лавл онц авахар биш байгаа шүү бид нар. Гэхдээ тэрэндээ л сэтгэл ханаж болохгүй шүү. Тэнд өшөө авах дүнгууд байгаа шүү гэдгийг л анхаарах хэрэгтэй. Дүн хин нэгэн сайн харагдах гэдэг байгаа биш. Эмэгтэй хүмүүсийнхээ оролцоог бүрэн хангаж өгөхгүйгээр 21-р зууны ийм өрсөлдөөнтэй нийгэм ертөнцид Монгол улс хөлөө олж амьдрахгүй. Бага бүх нөөцөө дайчилж ижил сая хөшөөний гайгүй амьдрын штэ. Тэгэхээр чи тэр бүх нөөцийг чинь 50-аас бараг их үе эмэгтэйчүүд байгаа шүү. Энэ нөөцийг чинь бид нар ашиглах хэрэгтэй шүү. Жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийн тархинд сэтгэлд байгаа мэдлэг, мэдээлэл, сэтгэл бол газар дээр байгаа тэр мянган алтнаас ч үнэтэй. Илүү өгөөж өгч чадна. Сонгуульд өрсөлдөх зардал их учраас эмэгтэй нэр дэвшигчдэд хүндрэл тулгарсаар байна. Түүнчлэн зарим нам нэр дэвшигчдээсээ дэнчин татдаг нь нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдийн боломжийг хаадаг гэд бэрхшээл асар ихэ. Энийг тоон харьцуулалтаас харж болохоор байна. Тухайлбал Улсын хурлын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдчихэ. Хүн амын 51 орчим хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл 65. Гэтэл 543 эрэгтэй нэр дэвшигч сонгогдсон байх жишээтэй. Энэ нь нэг талаар хууль эрх зүйн гажуудал. Тодорхойлбол улс төрийн намуудын дүрм журмаар эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн зохицуулалт маш сул, хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой юм.
Нөгөө талаар сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20-25% байхаар хуульчилсан дэлхийн 3 орны нэг манайх. Сонгуулийн хуульд 20-с доошгүй хувь байх гэсэн квот нь эмэгтэйчүүд 20%, эрэгтэйчүүд 80% гэсэн үг биш ээ. Аль нэг хүйсийн төлөөлөл хамгийн багадаа 20% байхыг илэрхийлсэн. Гэвч намууд эмэгтэйчүүдийн төлөөллийг зөвхөн хуульд заасан 20%-д тулгаж ашигладаг. Иймд улс төрийн намуудын хувьд өнөө хүртэл хүйсийн тэгш байдлыг хангах талаарх тодорхой зорилт бүхий бодлогоо гээж ирсэнтэй холбон тайлбарлаж болно гэж либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагын тэргүүн Бүжидма тодтоглоо. Квотыг заавал үндсэн хуулиндаа, улс төрийн намынхаа тухай хуулинд, сонгуулийн тухай хуулиндаа квотыг тусгаж өгөхөөс илүүтэйгээр улс төрийн намуудынхаа дүрм журам, улс төрийн намуудынхаа сонгуульд нэр дэвшүүлж байгаа нөхцөл, процесс энэ бүх зүйлд квота маш сайн хийж өгсөн учраас улс орнууд амжилтанд хүрж байгаа юм байна гэдэг ийм дүгнэлт бол харагдаж байгаа. Тэгээ бидний ярьдгаар энэ Скандинавын орнууд бол хамгийн өндөр хувьтай байдаг. Улс төрийн намын сайн дурын квотыг хэрэгжүүлж байгаа орнуудын хувь бүгд 39-с дээш 40-с дээш гарсан. Тэгэхээр бид бол энэ дээр нэг зүйлийг онцлоё гэж бодож байгаа. Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын санхүүжилт эдрийг тэртээ түргүү бид нар одоо хуулийн хүрээнд ярьж байна. Улс төрийн нам дах эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн намынхаа дүрмэн дотор юу хийх юм бэ? Эннийхээ төлөө эмэгтэйчүүд яаж манлайлж ажиллах юм бэ? Улс төрийн санхүүжилтийн хөшүүргээс гадна өөр бусад нэг туршлагуудаа бид бас анхааран судалж үзсэн. За ингээд бол биднэрт хамгийн чухал тавигдж байгаа зүйл бол ерөөсөө л энэ хуулиндаа зааж өгсөн энэ квот, санхүүжилтийн хөшүүрэг энэ бүхнийг хэрэгжүүлэхгүй бол яах юм бэ гэдэг энэ зүйл. Хариуцлагын механизмыг л маш сайн тодорхойлж өгсөн. Хоёрдугаарт гэвэл сонгуулийн төв байгууллагуудын эрх хэмжээг маш өндөр тогтоож өгсөн. Ерөөсөө одоо ингээ квотод хүрээгүй эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээгүй ийм чагсаалтыг бүртгэдэг. Эсвэл намын тэр чигт нь хасдаг. Эсвэл тодорхой хугацаа өгдөг. Тэр хугацаанд тэр хуулийн заалтыг биелүүлээгүй болвол ерөөсөө намд нь өргөх санхүүжилтийн гасчдаг хэмжлэн энэ эрх мэдлүүд нь сонгуулийн хороондоо байна. Санхүүжилтийн тогтолцоог гендрийн мэдрэмжтэй нам төлөвшүүлэхэд уйж чиглүүлэх. Үүнийг хатуу шаарддаг байх. Хэрэг биелүүлэхгүй бол тухайн намыг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгох гээд асуудлыг наашдаагаар шийдэх харгасан байгааг либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагын тэргүүн Бүжидма онцолж байлаа. Нөгөө талаас иргэд олон нийтийн дунд гендрийн хэвшмэл ойлголт байгаа учраас эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хандлага сул байгааг судлаачид хэллээ. Эрэгтэйчүүд алсын хараатай нөмөр нөөлөхтэй. Эмэгтэй хүний үсэн урт ухаан нь богино. Охид гэр орны ажил тустай. Хөвгүүд хээгүү байх ёстой зэрэг үг хэллэгийг та сонсч л байсан бизээ. Олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа тасралтгүй хийж, энэ мэт хэвшмэл ойлголт хандлагыг халж байж л эмэгтэй улс төрчдийг дэмжих нөхцөл бүрдхийг Монгол улсын боловсролын их сургуулийн багш доктор Түмэн Дэлгэр хэллээ. Гендрийн хэмшмэл үйлчлэгийг өөрчлөх тасралтгүй доктортой аян үйл ажиллагаа бүх сувгуудаар хэвлэл мэдээллээр боловсрол бол одоо айгүй чухал үүрэгтэй шүү дээ. Хэмшмэл үйлчлэгийг халахад тэгээ урлаг уран сайхнаар нь гэдэг нөгөө бүхий л хүмүүст нийгэм шилтэнд нөлөөлж идэг сувгуудаар дамжуулж өөрчлөх нь бол стратегийн айжим урт хугацааны ажил бүтэлтэй гэж хараад байна. Хоёрдугаар нь болохоор бас одоо улс төрийн манлайлагчийг өөрийг нь эрэгтэй дүрээр хараад байна. Эрэгтэй хүний шинжийг улс шаарддаг. Тэгээд ирэнгүүт эмэгтэй улс төрч бол эрэгтэй улс төрч шиг дүр гаргах юм бол манлайлагч харагдах тийм нөхцөл байдал бас судалгаагаар илэрсэн. Эмэгтэй нэр дэвшигчийг бэлдэх гэн чухалж гэлээ нөгөө талд сонгогчдод бэлтгэх асуудал шийдлээ хүлээж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх улс төрийн намын дотоод ардчлалыг төлөвшүүлэх гэсэн хоёр ойлголтыг зэрэг авч явах нь алстаа өгөөжтэй болохыг их сурвалжууд онцолж байсан юм. Шийдвэр гаргах төвшөндөх тэнцвэртэй төлөөлөл ямар төвшөнд байх ёстой? Яагаад энэ чухал болох? Ийм төлөөлөл хангагдаагүйгээс ямар үр дагавар гарах вэ гэдгийг нийтээр ойлгох нь чухал. Эмэгтэйчүүдийн төлөөллийн тоог хойш татдаг хөрөнгө мөнгө, нам дах эрэгтэйчүүдийн давам гайлал, сонгуулийн ээлтэй бус тогтолцоо, шудраг бус өрсөлдөөрийг хязгаарласан өөрчлөлтийг улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн тухай хуульд хийх зайлшгүй шаардлагатай байгааг эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй илэрхийлж байна. Энэ удаагийн хөтөлбөрөө төлөөлөл, мөнгө, эмэгтэй нэр дэвшигч сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод, Амар Жаргалан.